За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр бүгдээрээ таталбарын хичээл орох болно. Инкийнхаа өмнө бүгдээрээ хар зураг, судалбаар таталбарын гол ялгааг нь мэдцгээе. Инкийн тулд багш нь өөрийнхөө зурчихсан зураг дагаад ирлээ. За энэ бол хар зураг. Хар зураг маань ингээ харж байгаа бол гэрэл сүдэртэй. Одоо ингээд нарийн хэсэг, нүүр хэсгийн ч гэсэн зурчсан, ингээ гарын зурсан, бүх юмыг хавтуулгуу зурсан зургийг ер нь бол хар зураг гэдэг. За харин бидний өнөөдөр сурах хичээл маань болохоор ийм таталбар байх болно. Таталбар маань ерөөсөө хүнийг цөөн зураасаар гол хөдөлгөөнийг нь гаргадаг. Хүний гарын ур чадварыг сайжруулдаг дасгал байгаа шүү. Энэ маань заавал бүрэн гүйцэд байх албагүй. За ингээд хөрөг таталбар байж болно. Одоо жишээ нь яг энэ бол бүр яг жинхэнэ таталбар. Санийх шиг гэрэл сүдэр бол бараг байхгүй шахуу. Тэгээ мөн зөвхөн хүн зурлалтгүйгээр гээд хөдөө явж ивэл морь зурж болдог. Амтан зурж болно, хүний бүтнээр нь зурж болно. Ерөөсөө л энэ бол бидний харандааны дасгал гэсэн үг. Гэхдээ зарим тохиолдолд одоо мундаг зураач нар болохоор таталбар нь өөрөө бүтээлийн түвшинд очдог. За одоо энэ болохоор ингээ гэрэл сүдэртэй бүх юмыг зурсан байгаад энийг болохоор судалбар гэдэг. Одоо тухайн хүний царайны одоо гэрэл сүдэр байгаа тийм эдрийг бүгднийг гаргаад судал зурсан гэсэн үг. Ийм болохоор энэ маань судалбар. Одоо таталбарыг болохоор заавал ингэж хүн бэлдүүлж зогсоох албагүй. Одоо ингэ гэртээ байгаа хүмүүсийг, сууж байгаа хүмүүсийг хинээч магадгүй өөрийгөө таландаа хараад зурж болдог байгаа. Тийм болохоор за өнөөдрийнхөө таталбарыг шийдвэрлэцгээе. Багшийн хувьд таталбар заахын тулд ингээд энд шууд фото болоод авчирсан байгаа. Та нар болохоор ерөөсөө гэртээ байгаа хүмүүсийг ингээд ахуйдаа байгаа хүмүүсийг харж байгаа шууд зураарай. За таталбар хийхэд болохоор хүний ерөөсөө одоо ингээ бүтэн яриад байгаа таталбар тийм. Хүний царай төрөх бол ер нь л хамаагүй. Тухайн хүний хөдөлгөөн, гарын хөдөлгөөн тийм. Сууж гинөө, зогсож гинөө тэрийг л илэрхийлэх чухал. Тийм болохоор за одоо багшийн эхнийхэнд харж байгаа багшийн 4 жишээ зураг зурх болно. Энэ хүн маань ингээд эхлээд хараад ажиллах хэрэгтэй. За мэдээж сууж идэ. Хүлээ атсан байна. Энэ одоо хөлний маань хөдөлгөөн их гурвалжин байна тийм. Тэрийг сайн анзаарна. Толгоогоо мэдээж юм уншихын тулд баг зэрэг ингээд тонгойсон байна. Тэр бүхнийг ажилласны дараагаар бүгдээрээ ер нь бол харандаа олон салахгүйгээр зурж эхэлнэ. Олон биетэй харандаа авснараа ингээд бүдэг хэсэгтээ бүдэг, тод хэсэгтээ тодоор зурж болдог учраас олон биетэй харандаагаар байвал зүгээр. 0.5-ийн харандаагаар бол таталбар хийхэд тохиромжгүй байдаг. За хүзүү. Энэ бол ингээд заавал тэндээс эхлээд эндээс дуусна гэсэн юм байхгүй. Мэдээж энэ хүн сонио уншиж чинь эхлээд сонио уншиж байгаа юм. Эхний үед энэ таталбар зурхад хэцүү байвал ийм удаан хугацаагаар хөдөлгөөнгөө сууж байгаа хүнийг дүрслэхэд эхлээд үзээрэй. Тэгэхгүй бол одоо ингээд таталбар маань өөрөө асар их хурд шаарддаг. 15 секундын дотор ер нь бол нэг зураг гарна гэж үздэг. Ийм учраас эхний ээлж нь эсвэл гэрийнхандаа сайн тайлбарлаад жоохон хөдөлгөөнгөө сууж өгөөд таталбарыг хийвэл зүгээр. За одоо дараа нь тухайн хүнээс юуг нь онцлмоор байна? Тэрийг ерөөл олох хэрэгтэй. Одоо заавал тэр хүний нэг бол хөдөлгөөнийг нь онцолж олон царай төрөх байж болно. Эсвэл бүр тухайн хүнийхээ хувцсны донч маягийг ч гэсэн онцолж зурж болдог. Ерөөсөө яг анханасаа юуг нь зурж эхэллээ тэрэндээ төртөхгүй байх хэрэгтэй. Заавал бүрэн зурх албагүй гэсэн тийм багш нь. За ингээд шилтэй байна. Үстэй. За одоо ингээ хоёр дахь хий. Одоо ингээ эхнийх маань ингээд юу болсон бэ? Ер нь бол энэ зурган дээр бол балруул ашиглах юм ээ гэдэг. Ерөөс нэг зурсан бол хандаа зурсараа гал босгол болохгүй хоёр дахь хий.
За энэ мэдчлэн хүүхдүүдээ ерөөсөө таталбар зургийг ингэж гэр зурхад бол хамгийн тохиромжтой байдаг. Яагаад гэвэл ингээд гэрийнхэн маань хамгийн сайн модель буюу татвар болж өгч чаддаг. Одоо ийм дасгалуудыг байнга хийгээд байх тусам бүгдээрээ хүн зурах, тэр цаас цаашдаа хар зурах тийм ээ. Бүх чадвар маань зэрэг сайжирдаг байгаа. Тийм учраас таталбар зураг байнга хийж явах хэрэгтэй. Ялангуяа энэ том зураач нар болохоор сайн зурдаг болохын тулд ерөөсөө залуугаас бас зурсал байгаа ш тийм ээ. Тэгтээ бол байнга таталбар хийдэг байсан. Өдөрт 10-20-оор нь өөрийгөө бусдыг мөн байгаль морь зэргийг бол татдаг байсан. Тэгэхээр гэртээ бүгдээрээ гэрийнхнийгаа зурцгаая баяртай.